Доктор Жойс Бенза багш мантай 20 жилийн ууггүй хөдөлмөр нь ерөөсөө юунд чиглэгдсэн байдаг юм бэ гэхээр хүмүүсийн ухамсаргүй хийдэг 95% программыг өөртөө нь сэргэг ухамсараар нь ажиглуулж сургах. 95% програм дотроос нь онцгүй таагүй өөрчлөлмөр байгаа тэдгээр програмуудтай маш сайн танил болгож байгаа. Үүнийг хэрхэн өөрчлөх вэ гэдэг шинжлэх ухааны арын тэр баталгаа нотлохоо онл философиг баттай гаргаж ирэх. Тэгээд судалгаан дээр үндэслээд маш үр дүнтэй хялбар программыг өөрчлөх энэ аргачлалыг бий болгох гэдэг энэ ажлыг л ерөөсөө түүний 20 жилийн турш хийсэн гэж энэ бичлэг эхлэн гут тайлбарласан байна. Тэгээ ингээ 20 жилийн ажлынхаа үр дүнд юунд хүрсэн бэ гэхээр формула буюу томьёолол гэдэг хүний тарих зүрхний уялдаатай байдлыг бий болгох буюу нэгэн долгионд уялдаатай ажиллах зарчмаар тархийг өөрчлөх. За тэгээ тархийг өөрчилснөөрөө бүхэл биеийн энэ даавар гормон биеэс ялгаруулж байгаа бүх уурагт нөлөөлөх ингэснээр цаашлаад бүр хүний генэд нөлөөлөх байдлаар хүний амьдралыг нь өөрчлөх. Томьёолол хүрсэн